Монгол Улсын үндэсний номын сан. Монгол Улсын үндэсний номын сан бол Монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, баяжуулах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллага мөн. Анх 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулад тус хүрээлэнгийн анхны дарга онход сангаж авын Жамын гүн, Эрдэмтэн Жамсрангийн цэвэн, Дашним гүн, Батөчир шадар нарын хүмүүс хувийн номын сангаасаа нийлүүлсэн 2000 номтой номын сан байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын үндэсний номын сангийн үндэс суурь, сан хүмүргийн их үүсгэл болсон юм. Улмаар Судар бичгийн хүрээлэн улс орон даяар төдийгүй Монгол туурхтан ахан дүүсээсээ хуучин Судар ном данс харааг сурвалжлан цуглуулах ажил өрнүүлж сан хүмүргөө арвижуулан баяжуулж байсан нь эдүүгээ ЮНЕСКОгийн баримтат өв болон Монгол Улсын хосгүй үнэ төвөөр бүртгэгдсэн ховор нандин дурсгалууд сурвалж судлалын их хэрэглэгдэхүүн арвин баялаг сан хүмүрэг болон бүрлджээ. Судар бичгийн хүрээлэнгээс ном судар сурвалжлан цуглуулах эл ажлын хүрээнд тус хүрээлэнгийн дарга онход Жамын гүн, гишүүн Жонон ван, Ширнэн дамдин нар Бээжинд суурин сууж асан халахын сайн ноёнхан аймгийн засаг хошоо Сэцэн Чин ван 80-тай уулзаж түүний харьяа Цахрын сүр хошооны шашныг бадруулагч сүмд хадгалан тахиж байсан Монгол бичгийн шунхан барын 226 бот данжуурыг Монгол улсдаа залж ирэхтэй бусдад дамжуулан худалдахгүй Судар бичгийн хүрээлэнд үрд хадгалах тухай 9 зүйл бүхий гэрээ бичиг байгуулсныг бичээж Дэндв 1929-өөс 1955 оны хооронд Боржин чулуунаас сийлэн гэрэлт хөшөө болгон үлдээжээ. Тус гэрэлт хөшөө эдүүгээ Монгол Улсын үндэсний номын сангийн төв байрны үүдний танхимд залаатай бий бөгөөд 2017 онд ЮНЕСКОгийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгэгдсэн юм. За тэгэхээр 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан Жамин гой Бээжин хөгтлөө бол ном цуглуулахаар явсан байдаг. За тухайн үед бол Хөвчийн Жонон ван, Ширнэн дамдин гэдэг хүн хамт явсан байдаг. За энэ хоёр хүн бол Бээжинд очиод халахын Сэцэн Чин ван 80 гэдэг ноён бол тэнд бол хэдэн үеэрээ төвлөө суудсан тийм ноён байж. За тэр хүний гэрт нь хадгалагдчихсэн данжуурын 226 ботыг бол Судар бичгийн хүрээлэндээ өгөөч гэж гуйж айлтгсан байгаа. За тухайн үед бол би ингээд үе дамжиж ирсэн энэхүү ховор нандин шүтэнэ та бүхэнд өгье. Ангихтэй бол та бүхэнтэй би гэрээ байгуулмаар байна гэд 9 зүйлийн гэрээг бол байгуулсан байж байгаа. За тэрхүү 9 зүйлийн гэрээн дээр бас маш тийм ном соёл, номын түүхтэй холбоотой нарийн бас Монголын анхдагч гэж хэлж болох үст тийм зүйлүүд нэлээд олон байдаг. Тэрний нэг нь бол жишээлх юм бол өөрийнхөө өмчлөлийг бусдад шилж, өмчлөлийн номыг бусдад шилжүүлэхдээ гэрээтэйгээр ингэж өгж исэн нэг бол харж болно. За мөн дээрэс нь тэрхүү номуудыг ингээд дутаах бас ингээд урж гэмтэх юм бол энэ номууд бол би буцааж авна шүү гэсэн ийм зүйлүүдийг бол тусгаж өгснөөрийнхөө онцлог ийм хөшөө байдаг. За тэгээд Жамин гой бол яг нийслэл хүрээнд бол энэхүү номыг тухайн үед бол тээвэрлж авчираад Судар бичгийн хүрээлэнд тагсан байж байгаа. Судар бичгийн хүрээлэнд авчирсныхаа дараахан яг Судар бичгийн хүрээлэнд ажиллаж исэн Дэндв гэдэг хүнд бол захиалга өгсөн байж байгаа. За тэрхүү Дэндв гэдэг хүн бол тийм арга саам ихтэй аливаа тийм бүтээх боломжгүй ажлуудыг тийм бүтээдэг тийм арга зайлигтай тийм хүн байж. За тэр хүнийг бол чи энэ хүү гайхалтай түүхийн ховор чухал зүйлийг бүтээхэд гар бие оролцоо гэж захиалга өгсөн байж байгаа. Тухайн үед бол Дэндв гой бол нийслэл хүрээнд оршин сууж исэн хятад тийм чулуучин хүнд очиж хэрхэн энэ хөшөөг сийлэх тухай аргачлалыг бол заалгаж авсан байж байгаа. За тэгээ энэ хүү хөшөө бол үндсэндээ бол 24 оноос эхлээд 1950-ад оны үе хүртэл үргэлжлсэн байж байгаа. За яагаад энэ хүү хөшөө ийм олон жил үргэлжлсэн юм бэ гэдэг. Тэгэхээр үндсэндээ бол Дэндв гой энэ хүү хөшөөг бүтээх гэж өмнө нь бол 2 ч чулууг бол тээвэрлж авчираад авчирх явцдаа ингээд угуулсан, за мөн сийлж явах явцдаа ингээд гэмтээсэн юм тохиолдол гэж байгаа. За тэгээ 3 дахь удаа энэ хүү хөшөөг сийлж эхлээд нэг сар орчим ажиллаад тэгээд зогссон байж. За яагаад зогссон бэ гэхээр мань хүн бол буруу аргачлалаар ажиллаад өөрийнх нь бие тагуудч эхэлсэн байж. За бөөрөнд нь бол маш их тийм дөргөлт үүссэн. Тийм учраас алах цүүцээ даахаа байсан юм л да. Тэгээ үндсэндээ бол ингээд тэр ажил бол орхигдсон байсан байгаа. 1950-ад оны дунд үед бол үндсэндээ шинжлэх ухааны хүрээлэн болон Судар бичгийн хүрээлэн маань шинжлэх ухааны хүрээлэн болоод өргөжсөн байсан. Тэр үед данжуурын гэрэл хөшөө үүсгэх ажил маань юу болсон бэ гэдээ сурвалжлахад бол Дэндв гой хийжсэн дотор орхисон хөшөөгөө хайгаад явхад бол Судар бичгийн хүрээлэнгийн хашаан дотор хийжсэн байж байгаа. Ямар бүтээгээд орхисон. Харин тэрийг
ашгүй нэг хаяагүй байсан байна л да. За тэгээд тэрхүү хөшөөгөө бол одоо 64 наснда хийж дууснаар үндсэндээ Данжуурын гэрэл хөшөө бол би болж бүтсэн түүхтэй 2000 он гарсны дараагаар бол ЮНЕСКОгийн өвд бол бүртгүүлсэн байж байгаа. За энэхэд бол хэд хэдэн одоо гол зүйлийг бол чухалчлан авч үзсэн байдаг. Тэр нь үеийнхээр маш олон жилийн хугацаанд одоо бүтээгдсэн хөшөө. За дээрэс нь дахиад одоо монголчуудын одоо хөшөө бүтээх уламжлалаар бүтээсэн хамгийн сүүлийн хөшөө ч гэх юм уу те. За шинэ одоо мандсан Монгол улсын хамгийн анхны гэрэл хөшөө гэх мэтлэнгээр ийм олон зүйлүүдийг одоо ингэж чухалчилж авч үзэж энэ хөө хөшөөг бол одоо дэлхийн хүндрэлтний өвд одоо ингэ бүртгүүлээд байж байгаа юм аа. Монгол улсын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавзан дам хотогт 1924 онд таалал төгсөхөд Дорн дахны томоохон номын сангуудын нэг байсан Богдын номын сангийн үлэмжхэн хэсэг Судар бичгийн хүрээлэнд шилжин ирж цаашид улсын төв номын сан болсноор улс орон хэвлэгдэж буй ном хэвлэл бүрээс татан төвлөрүүлэх, гадаад солилцоогоор ном хэвлэлийг захиж авчруулах, бэлэг хандвар баяжин нэмэгдэх, шин сэргэг шилдэг бүтээлийг худалдан авах замаар сан хөмөргөн өргөжин тэлсээр өнөөдөр үндэсний номын сан 3.5 сая ном хэвлэл бүхий Монгол улсын хамгийн олон номтой номын сан болжээ. Сан хөмрөг. Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 3.5 сая ном судар хэвлэлийн бүтээгдэхүүн дараах 6 үндсэн сан хөмрөгт хадгалагдаж байна. Монгол номын сан хөмрөгт 250 мянган орчим ном, Монгол судлал гар бичмэл номын сан хөмрөгт 57 мянга гаруй ном. За манай сан хөмрөг нь болохоор Монгол судлал гар бичмэлийн сан хөмрөгөө манайд болохоор нийт 60 мянга гаруй ном хэвлэл гар бичмэл бол хадгалагдаж байна. Үүнээс бол одоо гар бичмэл нь болохоор Монгол бичгээр одоо Монгол судлалын талаар дэлхийд танигдсан ном хэвлэл манайд байдаг. Төвд номын сан хөмрөгт 1.5 сая гаруй ном судар. Монгол улсын үндэсний номын сангийн төв цаа хөмрөг бол 8 дугаар богд Жавзан дам хотогтын одоо нандингийн шүтэж ирсэн ном судрууд болон одоо ховсголын ороо бусгай цаг үед бол уул хад агууд нууж авч үлдсэн ном судруудын дээжээс бол бүрддэг нэг ийдтэй бол 1,500 орчим ном судар хадгалагдчих байд юм аа. За энэ хүү 1,500 орчим ном судар бол ерөнхийдөө шинжлэх ухааны бүхий салбараар бичигдсэн байдаг. Гүн ухаан, анагаах ухаан, одон орон хин шинжилэл гэх мэт төв тэлээр ингээ бичигдсэн байт юм аа. Одоо та бидний харж байгаа энэ судар бол Жалц Тэмбэн гэдэг нэртэй судар байна. Ганжуур байна. За Жалц Тэмбэн Ганжуур бол Өндөргийн зан базар өөрийн биеэр одоо Монгол залж ирсэн юм ховор нандин судар байгаамаа. За Жалц Тэмбэн Ганжуурыг бол Монгол залж ирэхэд бол төвдүүд бол ихэд дургуутж байсан. Учир нь бол одоо Жалц Тэмбэн Ганжуур бол одоо тухайн цаг үед бол төвдийн хааны ордны босго давуулахыг бүр хоригдсан тийм ховор нандин судар байсан байгаа. За Өндөргийн ном эрдэнэ сураад одоо буцаж Монголд ирэх явах буцах тэр цаг үед бол 5 дугаар Далай лам Лувсан жамц бол Өндөргийн зан базарт Жалц Тэмбэн Ганжуурыг бэлэг болгон өгсөн байдаг. Төвдүүд бол үүнд дургуутсаад Жалц Тэмбэн Ганжуураа одоо буцааж авахар араас нь цэргэлэн хөдөлж байсан тийм түүх байдаг. Өндөргийн зан базар бол үүнийг мэдээд Жалц Тэмбэн Ганжуураа бол хавцалт нуусан байдаг. За тэгээ цэргүүд ирэнгүүт Жалц Тэмбэн Ганжуур бол түргэн өртөөгөр явсан. Одоо бол халахын хилийг давсан байгаа гэж хэлээд цэргүүд нь бол буцааж байсан тийм түүхтэй. Монгол улсын үндэсний номын сангийн төв цаа өмөрхт бол судар номоос гадна одоо бар дарцууд бол хадгалаастай байдаг. За тэдний нэг нь бол Зисварын жадам судар байгаамаа. За энэ хүү Зисварын жадам судрыг бол Монголын сүүлчийн эзэн хаан 8 дугаар богд Жавзан дам хотогт бол зарилгаар бүтээсэн байдаг. Тухайн цаг үед бол уран дарахчуудаар алдартай байсан Далайн Чонхор вангийн одоо борж үлтэн тунгийн шар тэргүүтээ уран дарахчууд бол Жадамбын Зисварыг бол 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Тэгээ 1915 онд бол Жадамбын Зисварыг хийж дуусаад Богд хаанд бол өргөн барьсан байт юм аа. За Зисварын жадам судар бол 1995 оны 241-р тогтоолоор одоо түүх соёлын хосгүй нандин өвд одоо бүртгэгдсэн юм. Монгол улсын үндэсний номын сангийн төвд номын сан хөмрөгийн хуучин ном судрыг цахимжуулан хадгалж хамгаалах зорилго бүхий төвд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл 1990 оноос эхэлж 2018 оноос өнөө хүртэл үргэлжилж байгаа төслийн 2 дугаар шатны үйл ажиллагааны явцад 120 мянган орчим нэрийн 2 сая гаруй хуудас судрыг цахимжуулан хадгалжээ.
Монгол улсын үндэсний номын сан нь эртний судраар бичгийг бол маш их хэмжээгээр хадгалсан Монгол улсдаа 1 номерт орох тийм том хэмжээний байгууллага. Энэ эртний судрууд дотроос үндэсний номын санд бол маш их хэмжээний төвд номсуудаар хадгалагддаг. Энэ нь жингийн маш нэлээд их хувийг эзэлдэг байгаа. Энэ судруудыг бид нар яаж хадгалж хамгаалах вэ? Хойч үедээ яаж өглүүлж үлдээх вэ гэдэг асуудлыг бол авч үзэж энэ талаар шийдвэрлэх арга хэмжээг бол авсан байгаа. Эннийх нь шийдвэрлэж байгаа арга хэмжээний нэг хэсэг бол энэ төсөл хэрэгжиж байгаа үйл явц юм аа. Одоо үндэсний номын сан дээр ингээд төвд номыг каталогжуулан захимжуулах төсөл хэрэгжиж байна. Энэ төсөл маань 2018 оноос хойш Asian Legacy Library буюу Азийн өвийн сан, Buddhist Digital Resource Center буюу Буддийн захим өвийн төв гэсэн хоёр Америкийн төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар энэ төсөлд бол 10 хүн ажилладаг. Үндэсний номын санд нийтдээ сая 100 гарчиг ном, 41 мянган баримтаг ном хадгалагддаг. Тэдгээрийг орчин үеийн технологиг ашиглан хадгалж хамгаалах ажлыг бол энэ төсөл хийж гүйцэтгэдэг байгаа. Ер нь соёлын биет өвдөд тооцогдож явдаг энэ төвд ном судран тэр төвд ном судрыг биетээр нь хадгалж хамгаалахаас гадна захимжуулан хадгалж хамгаалах нь бол энэ цаг үед бол маш их чухал асуудал байгаа. Захимжуулан хадгалж хамгаалах асуудлууд бол маш их давуу талуудтай. Яагаад гэвэл энэ судрыг захимаар нь хадгалж хамгаалснаар хүртээмжийг сайжруулдаг байгаа. Захимаар хадгалагдсан судрыг зөвхөн энд ирж суугаад биш өөр хаанаас ч үзэж болох тийм боломжийг нээж өгдөгөр бол маш их ач холбогдолтой гэж үздэг байгаа. Өнөөдрийн байдлаар энэ төслийн хийж гүйцэтгсэн ажил гэвэл тэр хадгалагдж байгаа тэр өчнөө номноос нь бид нар 2 сая 700 мянган хуудсыг захимжуулаад хадгалчихлаа. 140 мянган орчим гарчиг судрыг бүртгэгчлээ. Энэ нь бол үндэсний номын санд хадгалагдж байгаа нийт ном судрын 10%-ийг бол хийчихсэн гэсэн үг. Энэ судрыг бид нар шууд вебсайтад үнэгүй татаж авахар байрлуулдаг. Дорн дахны сан хөмрөгт 100 мянга орчим ном хэвлэл. Өрн дахны сан хөмрөгт 600 мянга гаруй ном. Манай өрн дахны сан хөмрөг нь 800 гаруй мянган номтой. Үүнээс 220 мянган ном нь салбар номын сангураа нүүсэ. Үлдсэн 600 гаруй мянган ном нь төв номын сангаараа үйлчлэнэ. Харин тогтмол хэвлэл архивын сан хөмрөгт 1 сая ном хэвлэлийн бүтээгдэхүүн үеийн үед хадгалагдсан. За Монгол улсын үндэсний номын сангийн архивын сан хөмрөгөөс мэдчилж байна. За энэхүү сан хөмрөг бол одоо Монгол улсад хэвлэгдэж байгаа ном тогтмол хэвлэл одоо болгоноос нэг ширхгийг нь одоо хадгалж аваад энийг одоо ингэж хадгалах үүргийг гүйцэтгэдэг ийм сан хөмрөг байж байгаа. Тэгэхээр одоо магадгүй манай уншигч нар ярьд юм да ингээд номын сангуудад байж байгаа сонин сэтгүүлүүд ингээд дундаасаа цоорцсон, урагдцсан байна. Соёлын үед одоо маш ихээр өргөдөж байна гэж бас ярьдаг те. Тэгэхээр тэрний одоо тэр дутагдж байгаа зүйлийг нөхдөг гол сан хөмрөг нь одоо энэ архивын сан хөмрөг байж байгаа. Тэгэхээр одоо альва нэг зохиолч байд юм уу те одоо миний нэг юм ном байхгүй болчлоо олоод өгөөч гэдэг юм хүсэлтүүд их гардаг л да. Тэгэхээр энэ сан хөмрөгт бол ганцхан сонингоос гадна номууд хадгалагддаг байж байгаа. Тэгэхээр энэ сан хөмрөгийг бүрдүүлэхийн тулд одоо Монгол улсад маш олон хууль тогтоомж ардын одоо засгийн газар төрийн эргүүд одоо засгийн газруудаас маш олон тийм тогтоол шийдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг. За үүний үрээр одоо Монгол улсын үндэсний номын сангийн архивын сан хөмрөг бүрэлдэн тогтсон юм аа. Тэгэхээр одоо бид бүхэн тэрхүү хууль тогтоомжуудын дагуу номуудад хандуулсан иргэдэд бол одоо иймэрхүү талархлын бичгийг олгодог байж байгаа. За энэ хүү талархлын бичгээр маань юу гэдэг юм бэ гэхээр тус номын санд одоо сангийн сан хөмрөгт одоо номоо хандуулсан талархаж одоо таны ном бол үеийн үед хадгалагдаж уншигч олон түмний хүртэл болно гэсэн ийм талархлыг бол олгодог байж байгаа. За энэ дээр бол энд бол одоо ингээд шин тол хэмээх бичиг сэтгүүл одоо энэ дээр харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол 1913 онд хэвлэгдсэн одоо Монголын анхны тогтмол хэвлэл гэж үздэг ийм сэтгүүл байж байна. За гэх мэтлэнгээр одоо ингээд яг Монгол улсад хэвлэгдэж байгаа тогтмол хэвлэлүүд за мөн одоо орон нутгийн хэвлэлүүд гэж ярьдаг. Энэ хэвлэлүүд хүртэл одоо номын санд ингээд хадгалагдаад нэг ширхгэнүүд ингээд
энэ сан хөмөргт хадгалагддаг юм байнамаа. Үндэсний номын сангийн сан хөмөргт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухаг дурсгалууд, эрт хуучны гар бичмэл, бар хэвлэл хадгалагдаж байна. Эдгээрээс дээжлэн монголчуудын бичиг соёлын гайхамшиг дурсгалуудыг дотоод гадаадын олон нийтэд үзүүлэн таниулах зорилгоор 1981 онд улсын төв номын сан дэргэдээ үнэт ховор номын музей байгуулжээ. Тус музейд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өв болон Монгол улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгдсэн 9 эрдний ганжуур 110 бот, Монгол шунхан данжуур 226 бот, лувсан данзны алтан товч 1651 он, саган сэцний эрдний товч 1662 он, бүрд чон гоомарлаас ихэлсэн угийн бичиг тэргүүтэй хосгүй үнэт дурсгал, алт, мөнгө, 9 эрд найр уралсан ховор нандин хийц бүхий 600 орчим үнэт ховор бүтээл бий. Үнэт ховор номын музей 1981 онд анх байгуулагдсан бөгөөд эртний эрдэмтэн мэрэгдийн туйрвсан оюуны соёлын 500 гаруй гайхамшигт дурсгалууд хадгалагдаж байна. Эдгээр нь түүх, хэл шинжилэл, ангаах ухаан, шашин зэрэг олон шинжлэх ухааныг хамарсан байх бөгөөд уйгуржин монгол бичиг, соёмб, төвд, ланз, санскрит зэрэг бүсгүүдээр бичигдсэн байдаг. Энэ танхимын сан хөмөрг яаж бүрдсэн бэ гэвэл Монголын сүүлчийн хаан 8 дугаар Богд хааныг таалт төгснөөс хойш түүний хувийн цуглуулгад байсан ном судартай холбоотой зүйлсийг манай номын сангийн сан хөмөргт шилжүүлэн авчирсан байдаг. Мөн 1921 оны 11 дугаар сарын 19-нд судар хүчгийн үрээлэн байгуулагдсан бөгөөд судар хүчгийн үрээлэнгийн дэргэд эрдэмтэн Жамингүн, бичээч Батучир Шадар, Жамсрангийн Цэвэн зэрэг бичгийн мэргэд өөрсдийн хувийн цуглуулгад байсан ном судрыг нийлүүлэн номын санг анхлан үүсгэн байгуулсан байдаг. Тэр цагаас эхлэн хөдөө орон нутаг болон эрхүү Бээжин зэрэг газруудаас ховор ном судрыг цуглуулж авчирснаар энэ танхимын сан хөмөрг бүрдсэн гэсэн үг юм аа. Эдүгээ үнэт ховор номын музейд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өв болон Аз номхон талын бүс нутгийн өвд бүртгэгдсэн 6 өв хадгалагдаж байгаа бол Монгол улсын засгийн газрын түүх соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн 20 өв хадгалагдаж байна. Төв байр. Үндэсний номын сангийн одоогийн төв байрыг дэлхийн 2 дугаар дайны дараах энх цагийн бүтээн босголтоор Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинжлэн байгуулах төлөвлөгөөний дагуу зөвлөлт холбоод улсын архитектор Логинов зохиож 1946-аас 1951 онд олзны Япон цэргүүд болон Монгол барилгачид барьж байгуулжээ. Ийхүү 1951 оны хавар Монгол улсад анхны үндэсний хэмжээний үүрэгтэй өргөн далайц бүхий том номын сангийн ордон ашиглалтанд орсон түүхтэй. Неоклассик загвартай сонгодог шийдэл бүхий уг архитектурын дурсгалт барилгыг нийслэлийн засаг даргын 2015 оны А529-р захирамжаар нийслэлийн хамгаалалтанд авч соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн юм. Анх 500 мянган ном хэвлэлийг агуулan хадгалах зориулалттай баригдсан уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмөргдөх ном хэвлэлийн тоо 3.5 саяд хүрсэн тул шинэ барилга барьж байгуулах ажил 2014 оноос эхэлж 2024 онд ашиглалтанд оруулснаар төв номын сан өрх өсгөж хаяат хилэн салбар номын сангийн хан үүдийг нээж байна. Монгол улсын үндэсний номын сан хөмөргтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж үлдсэн 3 сая орчим судар бичиг сурвалж судлалын их хэрэглэхүүн ном хэвлэлээр төв байранда эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулах ба Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншилгын танхим, нийтийн уншилгын танхимуудаараа дамжуулан эрдэмтэн судлаачид уншигч олондоо үйлчилж ажиллах юм. Салбар номын сан. Монгол улсын үндэсний номын сан шинэ салбар номын сангийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг 2020 оноос эхлүүлж 2024 оны 3-4 дугаар сард 534 мянган ном хэвлэлийг стандартын дагуу шилжүүлэн байршуулах ажлыг гүйцэтгэлээ.
Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод алсын хараа хөгжлийн хөтөлбөр 2050 хөгжлийн хөтөлбөрт Монгол Улсын үндэсний номын сангийн шинэ барилгыг хүлээн авах зорилтын хүрээнд Монгол Улсын үндэсний номын сан шинээр уншигчдаа хүлээн авахд бэлэн болсон байна. За энэ орчин үеийн салбар энэ номын сан маань одоо төв байрнаас ямар онцлогтой вэ гэхээр 16 төрөлцсөн танхимтай 530 суудалтай мөн зөвхөн одоо уншигчид ном уншиж суух биш тийм ээ. Тэнд манай номын сангийн багаар ажиллах танхим, одоо бие даан хөгжих танхим, за бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх maker space танхим, за тэгээд онцлог хэрэгцээд иргэдэд зориулсан танхим, гэр бүлийн уншлагын танхим, за хүүхэд саадуулах үйлчилгээ гэх мэтчлэн одоо төв байрандаа бид нар одоо уншигчд маань ирж чадахгүй, хүртэж чадахгүй тэр үйлчилгээг энэ орчин үеийн номын сангаараа дамжуулан мэдээллийг авахыг хүсэж байгаа онцлог хэрэгцээд иргэд хүүхдүүд одоо гэр бүлээрээ унших, за магадгүй гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэй номын сангийн үйлчилгээг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар тэр үйлчилгээг авч чадахгүй байгаа уншигчдад зориулсан төрөлцсөн уншлагын танхимуудыг бол маш олноор зохион байгуулж байгаа. Монгол Улсын үндэсний номын сан 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтанд орж байснаас 73 жилийн дараа салбар шинэ барилгаа ашиглалтанд хүлээн авч буй юм. Анх 2008 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн үндэсний номын сангийн шинэ иж бүрэн барилга байгууламжийг бүтээн цогцлох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр 2024 онд олон улсын стандартын шаардлага хангасан орчин үеийн дэд бүтэц техник технологи бүхий 11 давхар чөлөөт сонголт бүхий төрөлдсөн уншилгын 16 танхимтай 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой салбар номын сангийн барилгаа ашиглалтанд оруулж байна. Нэмэх температуртай фондын орчноос хасах температуртай гадаад орчинд гарахад мэдээж ном болвол илэгдэх, тийм ээ, хатах, норох, янз бүрийн одоо байгалийн болон тийм эрсдлүүд гарах тохиолдол байгаа. Тэгэхээр бид нэр ном хэвлэлээ бол тээвэрлэх явцдаа ч тэр хайрцаглах явцдаа ч тэр одоо энэ орчны шинжилгээг, дулааны хэмжих, температурын хэмжих ажлыг бид нар тодорхой тэр шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар энэ хянах энэ ажлыг бол хийсэн. Температур бид нар одоо тээвэрлэх тэр 3 ишттайгаар хяналтаа хийх явцад бол манай энэ тээвэрлэж ирсэн ном хэвлэлд бол гадны ямар нэгэн нөлөөлөл ороогүй хэвийн температуртай байна гэсэн юм үндсэн дүгнэлтүүд гарсан байгаа. Тэгээ эрхэм уншигчид маань энэ орчин үеийн салбар номын сангаар маань үйлчлүүлээрээ энэ танхимаар дамжуулан та бүхэнд соёлын боловсролын мэдээллийн үйлчилгээ хүргэхийн төлөө Монгол Улсын үндэсний номын сангийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна. Тэгээ та бүхэнтэйгээ удахгүй уулзах болсондоо номын санжийн зүгээс маш их баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй буюу онцлог хэрэгцээд иргэдэд зориулсан уншилгын танхим, Braille, сонсдог номын танхимыг шинээр нээлээ. Хүүхэд саадуулах үйлчилгээ. Номын сангийн албан хаагчид болон номын сангийн үйлчлэгээ авч буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үйлчилгээг энэхүү танхимаар үзүүлнэ. Үзэсгэлэнгийн танхим. Монгол үндэсний бичиг үсгийн дурсгалууд, түүх соёлын их сурвалжууд болон ном хэвлэлийг олон нийтэд сурталчлах, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үзэсгэлэнгийн танхимд төрөл бүрийн үзэсгэлэнг уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Тогтмол хэвлэлийн уншилгын танхим. Тогтмол хэвлэлийн уншилгын танхимд 35501 ч сонин сэтгүүлийг чөлөөт сонголтоор уншуулна. Тогтмол хэвлэлд зориулсан хэвтээгээр нь хадгалах, сэтгүүлийг нэгжилж хадгалах стандартыг баримталж хийгдсэн тавиуруудыг байрлуулсан. Өдөр тутмын тогтмол хэвлэлийг цахим хэлбэрээр унших техник хэрэгслүүд байршиж байна. Уншлагын их танхим. Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага, MNS 5742 2019 стандарт. Уншигчид үйлчлэх байранд ноогдох талбайд заасны дагуу техник тоног төхөөрөмж болон тус танхимын нэг уншигчид 2.4 м2 талбай ноогдохоор ширээ сандлыг байрлуулсан. Гэр бүлийн уншилгын танхим. Гэр бүлийн харилцаа, үн цэнийг нэмэгдүүлэх, ном соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшөлд үзүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд эцэг эхийн хамт эрдэм номд суралцах, гэр бүл хамтдаа хөгжих бололцоог олгох, гэр бүлийн уншилгын танхимыг байгуулсан.
танхим хүүхдийн сонирхол, нас, сэтгэх үе, тань мэдхүй тохирсон ном, тоглоом, наадгай, тавилга хэрэгсэл, тогтчлт, орон зайтай. ЮНЕСКО уншилгын танхим. Үндэсний номын сан 1968 оноос нэгдсэн үндэсний байгууллагын болон түүний салбар байгууллагуудын ном хэвлэл, баримт бичгүүдийг хадгалагч номын сангийн үүрэг гүйцэтгэж байна. ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн шинжлэх ухааны төрөл салбарын 8000 орчим ном материалаар уншигчдад үйлчлэнэ. Эрдэм шинжилгээний уншилгын танхим. Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой. Багш нар, судлаачид, оюутнууд хамтран багаараа ажиллах боломжийг нэвтрүүлэх зэрэг хэрэглэгчдийн эрэлт сонирхолд нийцсэн орчин үеийн хандлага бүхий бүтээлч үйлчлэгийг үзүүлнэ. Багаар ажиллах танхим. Багаар ажиллах 2 танхимтай. Номын сангийн үйлчлэгэнд хамрагдаж буй баг, бүлэг, групп уншигчдад зориулсан чөлөөт танхим нь багаар ажиллах 5 тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Бие биесээ суралцах, асуудлыг хамтдаа шийдэх боломжийг олгоход чиглэгцээ. Бүтээлч уншилгын танхим. Maker Space. Бүх насныхан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санаа сэтэл олох, нэг нэгнээсээ суралцах, харилцан туршлага судлах боломж олгох чөлөөт орон зай юм. Соёл урлаг, соён гэгэрлийн танхим. Соёл урлагийн холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалууд, пянз, CD, DVD, унших, сонсох, үзэх материалуудыг ашиглахад зориулагдсан тоног төхөөрөмж бүхий уншилгын танхим юм. Мини театр. Уншигчдын соён гэгэрэл, чөлөө цагаа үр бүтээлтэд өнгөрүүлэх, ном, соёлын чиглэлээр сургалт, тань мэдхийн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах мини театр нь 60 хүний суудалтай. 5 тухтай орчин аюулгүй байдалд анхаарч, уншигчид, үзэгчид, оролцогчдын суудлын тоо, жижиг хэмжээний тайз, орон зай болон техник, тоног төхөөрөмжийг тооцож төлөвлөсөн. Цахим уншилгын танхим. Хэвлэмэл бус материалыг ашиглах орон зайг бүрдүүлсэн орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Уншигч үйлчлүүлэгчдэд дотоод гадаадын цахим сан хөмөргийг ашиглах боломжийг бүрдүүлж, цахим бүтээл ашиглах сургалт явуулахын зэрэгцээ, өөрийн бүтээлийг цахим орчинд зохион байгуулах, олон нийтэд хүрэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Иймхүү шинжлэх ухааны технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг үйлчилгээтэй уншигчдын 5 тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилгатай боллоо. Тэгээ 2008 онд бол одоо анхны шав тавих ёслолыг хийснээс хойш бид нар одоо бүтэн 16 жил энэ номын санг сүндэрлэнэ гэж одоо хүлээгээд байлаа. Тэгээ одоо яг энэ цаг үед энэ номын сангаа ингээд хүлээж авах гад ингээд би бас энэ арга хэмжээнд нь оролцож байгаа да Ахмад номын сан чи хувьд бол үнэхээр маш их баяртай байна. Маш их сэтгэл догдолж байна. Буцаад энэ номын сандаа 1 сар чултгаа энэ сайхан өргөнд ажиллаж үзэх юмсан гэсэн сэтгэл төртөл одоо ийм сайхан номын сан болсонд үнэхээр баяртай байна. Үндэсний номын сан шин салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан олон талд хөтөлбөр үйлчлэгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, гэр бүл чиглэсэн төрөлдсөн үйлчлэгээ үзүүлж, үйлчлэгээнийхээ хүртээмжийг тэлж байна. 1921 онд Судрагчийн хүрээлэн нэртэйгээр анхны суурьан тавьснаас хойш эдүгээ 103 жилийн түүхийг уншигч олонтойгоо оюуны мэрэгдтэйгээ хамт бүтээлцэж байгаа үндэсний номын сан маань энэ онд салбар шин номын сангаа нээж салбар шин номын сан руугаа орчин цагийн номуудаа зөөж их нүүдэл их ачаа тэнцээг бид жингийн цувам хөтлөлөө. Өдрөгийн уншигчдын оюуны хэрэгцээг хангаж олон улсын стандартад нийцсэн жишг үйлчилгээ үзүүлэхийн тулд бид шинэ салбар номын сангаа нээгээд байгаа юм. Шинэ салбар номын сан руугаа бид 534 мянган ном хэвлэлийг шилжүүлэн байрлуулж өдгөө таалгаа нээхэд бэлэн болоод байна. Харин 1951 онд баригдсан их эрдэмчингийн хөшөөг үүдэндээ залж эрдэмтэн мэрэгдийн оюун санааны сан хөмөргийг
Архив болон хадгалсан үндэсний номын сан маань ямар үүрэг чиглэлтэйгээр уншигч олондоо үйлчлэх вэ? Номын сан хэвээрээ байна. Тэр дундаа эрдэм шинжилгээ судалгааг ололсон, архивын сан хөмөргөөн хадгалсан, гар бичмэл ном судруудаан яг л энэ цагийн шигээн хойч үедээ хүргэж өгөхөөр шамдсан дэлхийн Монгол судлалын төв номын сан болох зорилго агуулсан ийм сайхан номын сан та бүхнийг хүлээж байна. Уншигчдаа төв номын сантайгаан эрдэм судлалын салбарт бүгдээрээ хамтдаа урагшилцгаая. Монгол улсын үндэсний номын сан